Тавдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн уралдаа нээснийг мэдэгдэе. Үсчинч бай, нэг барилгын материалын жижиг дэлгүүрч бай, том уул уурхайн компанич бай, бүгдээрээ яг ижил шаардлага тавьдаг учраас маш хүндрэл учруулдаг. Үнэлгээ хийлгэх хугацаа бол 152 хоногийг одоо хэрхэн буулгах вэ гэдэг дээр одоо манай хуулинд 3 зэрэгэл оруулж өгсөн. Энэ зэрэглэлүүдийн томьёол нь багхгүй. Ямар газар нутаг, ямар цаар хүрээнд яах юм бэ гэдэг нь тодорхойгүй. Яаж шийдвэрлэх нь ойлгомжгүй байдалтай нэгдүгээр асуудал. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгаль орчны зөвлөл болон төсөл хэрэгжих газар нутгийн багийн иргэдийн нийтийн хуралд танилцуулдаг байх нь бол зайлшгүй шаардлагатай. Зарим одоо багийн дарга нар бол сайн ажилдаг багийн дарга нар бол байна. Үнэхээр иргэдэд цуглуулад одоо энэ төслийнхэнтэйгээ хамтарч ажиллаад ингээ иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа байна. А зарим нь бол ерөөсө хуралдуулдгүй шантаажлаа суучдаг ийм багийн дарга нар байна. Иргэдийн нийтийн хурал нь хуралдаггүй учраас ерөөсөө эднээс хязгаарч асуухгүй байя гэдэг үндсэн хуулийн 6 дугаар заалт зүйлтэй эрх зүйн дүгнэлт гарсан уу? Нийцэж байгаа юу? Эрүүл аюулгүй орчинд амьдрах тэрнийг хамгаалуулах эрх нь байхгүй. Иргэний оролцоог хассан гişүү дээ. Иргэний оролцоо энэ хуулийн дээр байхгүй. Эгийн гол Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцууд, Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал, тэгээд том төмөр зам, автозам бүгдээрээ л байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ хийх шаардлагатай төслүүд. Тэгэхээр энэ дээр иргэдийн саналыг яг яаж авах? Бүхэл бизнес эрхэлдэг хүмүүс одоо холбоотой хууль учраас хурдхан шиг тэр ангиллыг гаргаад байгаль орчинд хүчтэй нөлөөлөх гээд байгаа хэсэг дээр нь ажилласан шиг ажиллаад шаардлагагүй юмуудыг л зүгээр цахимаар мэдээлэл зөвшөөр шаардахгүй одоо явуулцдаг болёо гэж байгаамаа. Тэр наривчилсан үнэлгээг аж ахуйн нэгж байгууллага гүйцэтгэх гэдэг байгууллага гэдэг үг нэмэхээсээ яагаад татгалзаад байгаа юм бэ? Стратегийн үнэлгээ болоод хоримтлох нөлөөллийн үнэлгээн дээр шинжилгээ ухааны байгууллагуудыг татан оролцуулж шинжилгээ ухааны байгууллагуудаар бол хийлгэх юм зохицуулт бол байгаа. Зөвхөн наривчилсан үнэлгээ дээр тэнд чинь газрын хөрс шороо энэ төр гэл зөндөө юм судлах хэрэгтэй болдог байхгүй юу? Тэр чинь хээрийн судалгааны материал бүрдүүлэх хэрэгтэй. Энийг зөвхөн мэргэжлийн эрдэм билгээний байгууллага хийж чадна.